Зарим манайхаа дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр саяхан нээлттэй хэлсэн No Other Choice хэмээх нэртэй маш сонирхолтой нэлийн чихэн бодогдуулахаар нэгэн гоё кино харж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэгээр рүү орцгоё. Энэ бол манай голдор болох Мансуу. Тэрээр цаасны үйлдвэрт дунд шатны удирдах албан тушаалтнаар ажилладаг бөгөөд эхнэр хоёр хүүхдийн хамтаар дутагдах гажигдах зүйлгүй хангалуун сайхан амьдарч байна нэгэн. Яг одоо бол олон жил шаргуу ажилласны хүчин дөөрийн болгож чадсан мөрөөдлийн байшингийнхаа гадаа шинэхэн даргынхаа бэлгэлсэн могоо загсыг гэр бүлийнхээ хамтаар шарж идэж буй аз жаргалтай зураглалыг бид харж байна. Манай хүний ажилтдаг үйлдвэрийн удирдлага нь саяхан солигдсон бөгөөд шинэхэн удирдлага нь нэлээд ийдэг хүн бололтой ихэнх ажилчдаа зориулж могоо загс бэлгэлсэн юм байна лээ. Бас нэрээ эдний хоёр хөөхөн нохоотой бөгөөд хүүхдүүд нь нохоондоо маш их хайртай. За тэгээ ер нь бол их нэртэй хүссэн зүйлийг нь аваад өгчих чадaltaй хүүхдүүдээ аятай тогтоо орчинд өсгөж хүсэл сонирхлоо биелүүлэхэд нь тусалж чадхаар хэмжээний аав байна гэдэг бол эр хүн болгоны л хүсэж мөрөөддөг зүйл баг. Яг энэ мөрөөдлийг бодит болгож гисэн мөрөөдөлтэй амьдарч яваа хүн бол манай Мансуу юм. Гэхдээ харамсалтай нь түүний аз жаргалтай амьдрал компанийн удирдлага солигдсон дээрл өдрөөс эхлэн замхраа удсан юм. Учир нь гэвэл шинэхэн удирдлагууд нь бодлогын орчлолт хийж зарим хүмүүсээ цомгтог шийдвэр гаргасан бөгөөд тэдгэр ажилчдаа зориулж энэ хүртэл ажилласанд баярлалаа баяртай гэд могоо загас бэлгэлсэн юм байна лээ. Ингэснээр гинтэл ажилгүй болсон Мансуу маань нэлээд сэтгэлээр унсан ч эхнэрийнхээ урмын үгсээр 3 сарын дотор заавал шинэ ажилд орж эргэн босч ирнэ гэсэн зэрэгтэй болж чаддаг. Гэхдээ харамсалтай нь 1003 зэрэг байлаа гэд хүсэн ажилдаа ороход хангалтгүй бөгөөд манай хүн 3 сар биш бүр жил гармын хугацаанд ажилд орж чадалгүй цагийн ажил хийсээр л өдөр хоногийг өнгөрөөдөг. Гэтэл гинтэл нэг өдөр таньдаг дүүн Мансуу руу заалгаж манай дарга богинохон хугацаанд ирчихсэн хүмүүстэй уулзалт хийж байна. Энэ үеэр нь амжаад ажлын харилцаанд ороод үзхүү гэж залгадаг. Манай хүний хувьд олдож буй ховорхон боломж учраас ажиллаж байсан цагийн ажилласаа халагдсан барин ярилцлаганд орохоор шийддэг. Өгөндүүгийнхээ ачаар дажгүй хилдэд очисон ч ярилцлага нь яах вэ л гэмээр болж өнгөрдөг. За тэгсэн яг тэр өрөөнд Мансуугийн эхнэр Мэри сүүлийн үед болоод байгаа асуудлуудтай холбоотой гэр бүлийн хурал маягийн зүйл хийдэг. Учир нь гэвэл манай Мансуу ажилласаа халагдаад аль эдийнэ жил гарan болчихсон учраас өмнөх шигээ хангалуун амьдрах боломжгүй болсон нь тодорхой. Яг нь Мансуу маань 3 сарын дотор шинэ ажилд орчихно гэд итгэлтэй байсан болохоор цоглуулсан хэдэн төгрөгөөрөө хэвээ амьдрсаар ирсэн ч эцэст нь ингээд яалтчгүй хэмнэлт хийж амьдрахаас өөр аргагүй төрж байгаагаа хэлдэг. Ихэнх энгийн хэрэглээгээ танахаас гадна бүр байшингаа өртөл зарах дээрээ толчихсон юм байна лээ. Нэмээд хоёр нохоогоо ч гэсэн тижээх боломжгүй болж байгаа учраас төр хугацаанд ээж аваандаа байлгахаар болдог. Уг нь энэ байшин бол Мансуугийн мөрөөдлийн байшин бөгөөд болон тохоо бүртэн сэтгэлээ шингээж зассан учраас үнэхээр л зармааргүй байсан ч харамсалтай нь бодит байдал ийм л байна. За ингэснээр бага охиныхоо хөгжмийн сургалтнаас босоод бүх нэмэлт зардлаа танах шийдвэрээр тогтдог. Удалгүй маргааш нь ч болж тэдний байрыг сонирхохоор хүмүүс ирэх бөгөөд тэр нь манай Мансуугийн танилуд болж таардаг. Хүүхдүүд нь найзууд өгөөд ер нь бол нүүрэн дээрээ инээмсэглээд харьцаж байгаа ч дотроо бол хоорондоо өрсөлддөг нэг нэгэндээ дургүй маягийн харилцаатай юм байна лээ. Мэдээж ингээд өрсөлддөг шахуу үндэ мууга үзүүлээд байж байгаа нь тиймхэн учраас гарах ажилтайгээд явж байтал бага охин нь хоёр нохоогоо нилээн сансан бололтой гунигэлжсэн сууж байгаа нь харагддаг. Ингэснээр манай хүн яаж иж байгаад л хурдхан ажилд орохгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгоод хуч ажлынхаа дарга дээр очиод өвдөх сүгдөө төртөл гуйсан ч амжилт олдоггүй. Тэгээд цогсохгүй энэ үеэр өөрийнх нь оронд ажиллаж байгаа хүнтэй таарлаж бүр л эвгүй байдалд орох бөгөөд нөгөөх нь орхон байдаг пабд очиж сэтгэлээ тавьшруулаарай гэд мөнгө өгөөд явуулдаг. Манай хүн ч нөгөө газар нь орчихсон сууж байтал эхнэр нь заалгаж охиных нь багш ирж уулзаарай гэж хэлсэн гэж хэлдэг. Дээрэс нь Мансууг паб сууж байгааг нь анзаараад ууж байгаа юм шүцтэй гэд нилээн санаа зовонгоо асуухад манай хүн зүгээр л алимнээ шүү суугаад сууж байсан байдаг. Мансуу маань өмнө нь жаахан уудаг байсан бөгөөд уухаа болоод нилээн их удаж байгаа юм лээ. Дэмээс эхнэр нь ийм хүнд үед буцаа тархиндаа орчих үедээ гэж санаа зовж байгаа нь энэ. За үүний дараагаар манай хоёр охиныхоо багштай очиод уулздал танаа охин чинь хэдэрхий сайн байгаа болохоор надад заах юм үлдсэнгүй. Дэмээс та хоёр илүү сайн багшд хандах цаг нь болжээ. Мэдээж надаас илүү багш учраас төлбөр нь жаахан нэмэгдэх байх шүү гэж хэлэхээр дуудсан байдаг. Яг нь энгийн үед байсан бол сайхан мэдээч гэсэн ийм хүнд үед бол эсэргээрээ сонсогдож байгаа юм л та. Ингэснээр мөрөдлийн байшингаа алдах дээрээ тулаа зогсохгүй гэр бүлээч хүн шиг аваад явах чадлагүй болж охиныхоо мөрөөдөл төртөл бууж өгөх дээрээ тулчихсан Мансуу маань бүр эморчсон нөгөө өөрийнх нь оронд ажиллаж байгаа нөхрийн бичлэгийг үзээд өвтөж байтал энэ залуу гинт залгүй явдлаар өвчгдөхгүй юм байх та гэд тоглоомор хэлсэн эхнэрийнх нь нүг Мансууд маань жихнээсээ юм шиг л сонсогддог. За тэгэнгүүтээ шууд маргааш нь нөгөө нөхрийг дагаж аваад цэцэгтэй хар дээрээс нь унгаагаа цамцаргүй мэтээр алчихъя гэж бодоод яг шидэх гэж байснаа гинтэл болчихдог. Учир нь гэвэл түүнийг аллаач гэсэн би шууд түүний оронд ажиллах хүнээр сонгогдож чадна гэж юу гэсэн асуултыг өөртөө тавьсан байдаг. Хариулт нь мэдээж үгүй. Энэ хотод түүнээс илүү чадвартай хүмүүс хэр их байгааг хэн мэдэх вүлээ дээ.
Тиймээс манай хүн нэгэн мэрэгэн арга бодож олсон бөгөөд өөрөө хуурамчаар ажлын зар тарааж эхэлдэг. Яг өөртөө адилхан мессенд өрсөлдөх чадвартай хүмүүс рүү чиглэсэн ажлын зарыг хот даяар тарааснаар бүх хүмүүсийн CV-г өөр дээрээ цуглуулж чаддаг. За ингээд нөгөө ажлын мессенд өөрөөс нь илүү сонгогдох магадлалтай хүмүүсийг шалгаад үзтэл яг 2 хүн додроод гараад ирдэг. Яг үндэ бол нэг хүн баталгаатай мансуугаас илүү нөгөөх нь бол зүгээр л манай хүнтэй ойролцоо байдаг л да. Гэхдээ манай хүн эргэлзэж байгаад юмыг аж мэдхүү гэж бодоод түүнийг өөрөөсөө илүү сонгогдож магадгүй хүмүүсийн чагсаалтанд оруулдаг. Ингэснээр эцэст нь энэ 2 хүнийг байхгүй болгосныхоо дараа нөгөө нөхрийг цааш нь харуулах юм бол баталгаатай ажилд орж чадна гэдгээ мэдээд шууд гал ажилдаа ордог. Тэр үеж гараа манайхаа бичлэгнийх нь голоор гясны мэдээлэл хүргээдгий та хэд мэн хэдхэн секунд гаргаад сонсоод аваарай. Pepsi-гээс явуулдаг FizPoint loyalty хөтөлбөр нь эхэлчихсэн байгаа юм байна. За хөтөлбөрт хэрхэн оролцох вэ гэхлээр Pepsi, 7up, Mirinda, Sting, Mountain Dew зэрэг ундааны бөглөөн доторх 8 оронтой кодыг FizPoint аппликейшнд оруулснаар та хүрд эргүүлэх хэрэгтэй болно. Ингээд та хүрдээ эргүүлснээр snowboard, пянц тоглоулагч, iPhone 17, Polaroid камер, хамтрагч байгууллагуудын эрхийн бичиг, Pepsi-гийн бэлгэнүүдийн эрх гээд маш гоё бэлгэнүүдийн эзэн болох боломжтой. Ингээд зогсохгүй кодо бүртгүүлснээр оноогоо цуглуулж байгаад Point Market хэсэгт байгаа бүтээгдэхүүнүүдээс нь ч гэсэн авах боломжтой юм байна лээ. За FizPoint хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа нь болохоор 2025 оны 11 сарын 24-өөс 2026 оны 1 сарын 21-нд дуустал гэхлээр та одоо ч гэсэн хөтөлбөртөө оролцох боломжтой байна гэсэн үг. За ингээд та бүхэнд амжилт хүсье, бичлэгээ үргэлжлүүлцгээе. За эхний хүн бол Боммо. Яг манай мансуутай адилхан цомгтглоор халагдсан бөгөөд түүнээсээ болж хямраад архинд орчихсон яваа нэгэн. Гэхдээ манай мансуугийн явуулсан хуурамч ажлын зарыг харсан даруйдаас сэргэлт аваад буцаад амьдралдаа орж байгаагаас нь харуул бас ч гэж яадаг алдсан нэгэн биш бололтой. Зангиснэр мансуу маань аавынхаа ашигладаг байсан гар буугаар өөрийгөө зэвсэглээд Боммогийн гэрийн ойр хаваар нь ажиглалт хийж эхэлдэг. Зорилго бол мэдээж тодорхой, боломж гарвал шууд цааш нь харуулна, үгүй бол ядчил мэдээлэл цуглуулах хэрэгтэй. За тэгээ эхний өдрөө ажиглалтаа хийж байтал Боммогийн гэрээс огт тооцоолоогүй нэг хүн нууцаар гараад явж байгаа нь харагддаг. Гарахтаа гэрийнх нь камерт өртөлгүй сурмгай гэгч нь гарч байхыг бодоход энэ дөөний анхны удаагийнх биш болол та. За эхний өдөр нэг иймэрхүү өнгөрөх бөгөөд дараагийн өдөр ажиглалтаа хийж байтал эцэст нь Боммо ууланд алхахаар гараад ирдэг. Манай хүн чинь боломжийг ашиглаад гяс гүцэж хийж бодтол их нэртэйгээ хамт явж байсан юм байна лээ. Ингэснээр түүний төлөвлөгөөнд бүтлгүүдэх бөгөөд нэгэн төрчихсэн юм чинь ядаж мэдээлэл цуглуулъя гэж бодоод тэдний яриаг нуцаар чагнахаар шийддэг. За энэ Боммогийн эхнэр нь жаахан амжилт муутай жүжигчин бөгөөд хамгийн сүүлд нөхрийнхээ үхэлд гашуудаж буй эхнэрийн дүрийг бүтээх шалгаруулалтанд ороод унчсан талаараа ярьж байгаа нь сонсогддог. Бас дээрэс нь уг нь заавал заасны үйлдвэр энтер гэлгүй кафе нэгэд ажиллаягээд нөхрийгөө хатгсан ч Боммогийн хувьд насаараа заасны үйлдвэрт ажилласан учраас өөр юм хийх бодлогоэ гэд гүрийгээд байгаа юм лээ. Би 25 жилийн турш заасны үйлдвэрт ажилласан хүн. Заасал биднийг өдий зэрэгтэй авч яваа. Тиймээс би мэрэгчлээсээ урууж чадахгүй. Биднийг тэжээж буй мөнгийг цаасаар хийдэг. Чиний татаж байгаа тамхиг ч гэсэн ялгаагүй л цаасаар хийдэг. Бид л цаас ашиглахгүй юм бол өөр хэн цаас ашиглах юм бэ гэж хэлэхтэйгээ зэрэгцэн гинт зог тусаад нэг зүйлийг ойлгож авдаг. Тэр нь юу гэхлээр Боммо маань анкет бүглэж явуулчаад мэйлэр юм уу уцаар хариу ирэх байх гэж хүлээж байсан ч огт хариу ирээгүй юм байна лээ. Гэтэл цаасыг дэвдэлдэг тэдний хувьд цаас ашиглаад шуудангаар хариу ирнэ гэдэг нь наад захын ойлгомжтой зүйл байсан гэдгийг гинт анзаарангуудаа шуудангаа шалгахаар яваад өгдөг. За үүний дараагаар мансуу маань буцаж байх үедээ самсаргүй могоон татгуулаад уулын уруу онцгдаг. Гэхдээ азар Боммогийн эхнэртэй тааралдах бөгөөд энтлийн мэдлэг нэлийн сайтай байсан болохоор цаг алдалгүй хорийг нь сорж анхны тусламж үзүүлдэг. За тэгээд оройн гэртээ хараад интернетээс судлаад үзсэн чинь Боммогийн эхнэрийн өгсөн зөвлөгөөнд бүгдээрээ яг эсэргээрээ байж таард юм да. Санаата текст нөө самсаргүй текст нөө бүү мэд. Гэхдээ азар мансууг хатсан могоо нь угаасаа оргүй байсан болохоор тэгсгээд л өнгөрдөг л дөө. Үүний дараагаар бүжгийн бэлтгэлээд автангаа эхнэртэйгээ ярилцдаг хэсэг гарах бөгөөд Мэри маань удахгүй болох бүжгийн үйлчлэгэнд явах дуртайгаагаа хэлтэл мансууч түүний санааг нь дэмждэг. Бас дээрэс нь Мэригийн хувьд ганц бие ээж байх үедээ мансуудаа танилцаж манай хоёр гэрүүл болж байсан буюу том хүүн мансуугийн жинхэнэ хүүн биш юм байна лээ. Гэхдээ л мансуу маань хоёр хүүхдээ ялгаагүй л төрсөн хүүхчигээ санаж явдаг учраас Мэри түүнийг улам хайрлаж хүндэлж явдаг гэдгийг тэдний харилцан ярианаас нь мэдэж авдаг. За ингээд маргааш нь болох бөгөөд энэ удаа мансуу маань могоноос хамгаалах хувцас өмсчихсэн нэлээд туршлагатай Боммогийн гэрлөө нь яваад ортол эхнэр нь нөгөө эхний өдөр гэрээс нь нууцаар гарч явдаг залуутай нөхрөө хуурч байгааг нь олоод мэдчихдэг. Гэхдээ тэгээд нэгэнт Боммо гэртээ байхгүй байсан учраас харъя даа гэж бодоод явж байтал Боммо яг зөрөөд гэрлүүгөө явж байгаа нь тэр. Юу ч хийлгүй зүгээр орхичих юм бол Боммо эхнэрийнхээ араар нь тавьж байгааг нь гарцаагүй мэднэ л гэсэн үг.
Гэхдээ Мансуу маань өөртөө адилхан зовлонтой болохоор өрөвдсөн уу яасан ажилд авах газраас нь ярьж байгаа хүн бол бомороо залгаад яг одоо гэлс рүү ирэх юм бол ажлын ярилцлаганд орох боломж байна гэд залгасан ч бомоо маань хальтхан хувцас солиотхыг гэж бодоод гэрлэг орох үедээ бүх үннийг олоод мэдчихдэг. Ингэснээр бомоогийн хувьд эхнэрээч тэр ажилд орох алтан боломжооч тэр хоёулангийн нэг дор алдчихж байгаа юм. Тэгээ яг уу ийм хүнд зүйл яг зэрэг тохиолдсон учраас үнийг давах цорын ганц арга нь түүний хувьд мэдээж арх. За үүний дараагаар Мансуу маань эхнэр хүүхдээ авах гээд очих үедээ хамт ажилдаг залуу эмчтэй эхнэрээ багахан ардаж байгаа нь харагддаг. Яг хөрх юм нь бомоогийн эхнэрийг залуу хүнтэй явуулдаж байгааг нь харчихсан болохоор бас аргагүй л ах л та. За энэ өдөр нэг ингэсгээд өнгөрөх бөгөөд маргааш нь Мансуу маань бүхнийг дуусгахаар бомоогийн гэрт ирдэг. Эхнэрийг нь хайлт гарах үеэр нь зурж ороод хөгжмийг нь чангалж байгаа дуусгахаар орсон ч бомоо түүнийг эхнэртэй нараар нь тавьсан залуу байна гэж бодоод өөдөөс нь баахан юм ярьж эхэлдэг. Харин Мансуу маань зүгээр л түүнийг дуусгачихалгүй ер нь чамд өчнөө сонголт байхад заавал ягаад цаасны үйлдвэрт ажиллах гээд байгаа юм бэ энэ төр гэдэл нэлийн сүртэй ярьж байтал эхнэр нь аль эдийн хажууд нь ирчихсэн тийш тентэр гэдэл ярианд нь оролцох үед Мансуу маань цодсондоо сумалдаад бомоог альтамчихдаг. Ингэснээр нөгөө гурав ч нь хоорондоо божигнож эхлэх бөгөөд баахан нацалцсны эцэст бомоогийн эхнэрийн гарт буу орсноор Мансуу маань зүгтаасаар аргагүй болдог. Арай хийж гэрээсэн зогтлаа гэсэн чинь яг арт талд нь буун чимээ гарах бөгөөд эргээ тартал бомоог эхнэр нь бодчихсан байдаг. Уг нь бомоогийн эхнэр нь ажилласаа халааглаа гэд ямар хорвоо дуусч байгаа байж тээ. Өөр юм хийж болно ч тэгээд л байн гэлдэг байсан ч нөхөр нь түүний үгийг сонсолгүй юм л бол хямарж архи угаад байсан нь эцтэй дэвчээрийг нь тулгсан учраас уурандаа ингээд нөхрөө буудсан байдаг. Үүний дараагаар Мансуу маань арай л алуулчгалгаа зугтаж чадах бөгөөд тэр өрөөнд нь эхнэртэйгээ хамт үжлэгт явах ёстой байсныгаа гинт санаад яваад очтол эхнэр нь нөгөө эмч залуутай нэлээд дотн бүжиглэж байгаа нь харагддаг. Уг нь Мэригийн хувьд Мансууг ирчихсэн байгааг нь харсан мөртлөө албаар нөхөртөө ардуулах гэдэл ингэсэн юм байна лээ. Гэхдээ тэгээд эхнэр нь Мансууг ерөөсөө анзаарахгүй байсан болохоор уур нь үрээд буцаад нөгөө бомоогийн гэрийн гадаан яваад очтол бомоогийн эхнэр нөгөө нууц амрага дуутчихсан бомоогийн зогцсыг нь болж байгаа нь харагддаг. Юу баахан бомоо болчихоо бүр толгой эргэжлээ. За тэгтээ таад ойлгосон биз дээ тий. За тэр ч яг буцаагийн руу орцгоё. За манай Мансуугийн хувьд буугаа авах зорилготой ирсэн болохоор тэднийг дуусгахыг нүлээж байгаад болсон газраас нь буугаа аваад буцдаг. Тэгээ гэртээ ирчихсэн байж байтал удалгүй эхнэр нь ирэх бөгөөд үжлэг дээр нөгөө эмчтэй бүжиглэж байгааг нь харчихсан учраас манай хүн хардаад бөө юм болдог. Гэтэл эхнэр нь ч гэсэн түүнийг архиучихсан байна гэж зөрж хардаад манай хоёр нилээ маргалцсан ч эцэст нь хин хуураагүй гэдгээ мэдэлцээ дэвлэрч чаддаг. Бас энэ үеэр Мансууг ажлын ярилцлаганд явах нэрийдлэр шаал өрөм хийгээд өдөржин алга болоод байгааг нь эхнэр нь аль эдийнэ мэдчихсэн мөртлөө чимээгүй л явж байсан юм байна лээ. Төдий чинээний ухаалаг дэвчээртэй эмэгтэй л гэсэн үг. За ингээд баахан болсны эцэст ямартаач амжилттайгаар бомоог цааш нь харуулж чадсан учраас Мансуу маань дараагийн байгууллага шийдвүүд ойртож эхэлдэг. Бусад бүх зүйл хүлээж болно. Харин шинэ жил бол үгүй. Шинэ жилийг бид илүү их инээмсэглэлтэй, илүү их Pepsi-тэй, илүү их бэлэгтэй болгоно. Bizpoint аппликейшнийг ашиглаж бөгдөн доторх кодыг оруулаад хүрдээ ирүүлж дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүүд тэмүүлэл. Шийжигийн хувьд бомоо Мансуу хоёроос арай өөр чиглэлээр ажилдаг болоод ч тэрөө манай хоёроос ялгаатай заавал цаасны үйлдвэрт ажиллана гэж суулгүй өөр чиглэлээр ажиллаад явж байгаа мэн лээ. Тэгээ яг хуу Мансуу маань түүний анкетыг нь бүрэн уншсан учраас амархан гэгч нь яриа өрнүүлээ танилцж чаддаг. Дээрэс нь шийжүү машин засах чадвартай юм байна лээ. Дэмэс тэрийг нь ашиглаад яг түүнийг ажлаа дараа тарьж явах замд нь худлаагаасаа машин эвдэрч гисэн гэж жүжиглэж зогсоогоод туслах гээд буугаад ирэх үед нь шууд буутаа цааш нь харуулчихдаг. Зангснэр Мансуу маань шижүүгийн биеийг машиндаа ачиж гэртээ авчирээд хашаандаа болохоор шийдэх бөгөөд нөх хуухаж байгаад ядраад авахлаар нь дуусгалгүй гэртээ ороод унтаад өгдөг. Гэтэл түүнээс ирэх үед гэрт нь аль эдийнэ цагдаа нар ирчихсэн байх ба за ингээд л дууслаа гэж бодоод хэрэгээ үлээх гэсэн чинь шаал өр хэрэгээр буюу хүүгийнхэн тарьсан асуудлаар уулзгаар ирсэн байдаг. Юу болсон гэсэн чинь том хүн найзтайгаа нийлж байгаад аавынх нь утасны дийлгүүрээс баахан утас суулгаалчихсан юм байна лээ. Яжих тэр дэлгүүрийнх нь эзэн буюу найзынх нь аав нь нөгөө Мансуугийн байрыг авах гэж ярьж байсан өрсөлдөгч маягийн танил нь олж таардаг. Гэхдээ энэ баг азны юм болтгол доо. Учир нь Мансуу маань тэр нөхрийн эхнэрийн араар нь тавьдаг гэдгийг нь мэддэг бөгөөд түгээр нь сүрдүүлж байгаад хүүгийнхээ эргийг аргалж чаддаг. Үүний дараагаар хүүгийнхээ улгалсан утаснуудыг нь устгалд оруулах гээд нуусан газраас нь авч явах үедээ хүүгээ нууцаар тамхи татдаг гэдгийг нь олж мэддэг. Гэхдээ хөөрхөн энийг нь ээжд нь хэлэлгүй эвтэйхэн хүүтэй тамхиг нь буцааж өгөөд ээж чинь нилээгүй шүү наатахаа өөрөө хаяараа гэж хэлдэг. Ингэснээр манай хүн хүүтэйгээ улам ойлголцоож яг л жинхэнэ аав хүү хоёр шиг дотн олж чаддаг. За ингээд хүүгийнх нь асуудал сайнаар шийдэгдсэн учраас нөгөө шийжүүгийн биеийг зохицуулах ажилдаа шууд ордог. Уг нь биеийг нь хөрөөгөөр жижиглэж байгаад болчихъя гэж бодсон ч зориг нь өрөхгүй байсан болохоор зүгээр л төмөр утсаар атилгаж ороогоод болчихов. Гэтэл маргааш нь түүнтэй уулзахаар хоёр мөрдөгч гэрт нөрөөд ирдэг.
Яасан юм бол гэсэн чинь Мансуутай адилхан газар ажлын ярилцлаганд орсон хүмүүс буюу нөгөө Боммон Шижүү хоёр чинь гинт алга болчихсон учраас манай хүнд ч гэсэн ямар нэгэн зүйл тохиолдсон байх вэ гэдээ ирж уулзаж байгаа юм байна лээ. Гэхдээ ер нь бол Шижүүгийн машин олдсон газраас нь түүний цус болон сумны өнгө олдсон учраас түүнийг алуулсан байх магадлалтай гэж үзсэн талаараа хэлдэг. Тэгээ нэгэн цумны өнгө нь олдчихсон учраас хэрэгтнийг нэг хөдөлгөөн барьчих бах тэр хүртэл та анхаарал болгоомжтой байгаарай гэж сэрэмжлүүлчихэд яваад өгдөг. Мансуу маань уг нь бүх зүйл дээрээ анхааралтай байсан Шижүүг алах үедээ сумны өнгөөгөө үлдээчихсэн юм байна лээ. Ингэснээр манай хүн баригдах эрсдэлтэй гэдгээ мэдсэн ч нэгэн тийм хүртэл явчихсан учраас эцэг нь үүсэх ёстой гэж шийдээд сүүлийн хүн буюу өөрийнх нь оронд ажилд орсон Сунчоолыг алах ажилдаа шууд ордог. Сунчоолын хувьд уух дуртай нэгэн бөгөөд манай Мансуу байнга түүний Instagram сториг нь үздэг учраас түүний талаар баггүй мэдээлэлтэй болчихсон байдаг. Тэгээ яг өмнө нь бас хальтуулзаж байсан юм болохоор түүний уух дуртай архийг нь аваад шууд гэрт нь уулзгаар очдөг. Сунчоол чаг тэр өдөр уужчихсан явж байсан болохоор дуртай наргагүй Мансуутаа үргэлжлүүлэхээр шийдснээр манай хоёр ингээд хамтдаа авахар болж байгаа. За тэгээ нэг хоёр чинь ярилцаад сууж байтал Сунчоолын хувьд нэлийн ачаал ихтэй ажиллаж байгаа бөгөөд ээлжний хүн хэрэгтэй байгаа талаараа хэлдэг. Энийг нь сонссон Мансуу маань тэгвэл намайг ажилд авчих гээд удирдлагуудаас асуугаад өгөөч хэрвээ хоёулаа хамтарч ажиллах юм бол сайн ажиллаж чадна ш тэгээд ятгахтал нөгөө хүн тгийяал гэж хэлдэг. Гэхдээ Мансуугийн хувьд энэ хариулт нь нэг л хангалттай биш зүгээр л нэг арга цаасан хариулт шиг л сонсогддог. Дээрэс нь манай хүн уг нь архи уухгүй нууцаар асгаад аргалж байсан ч эцэст нь уухаас өөр аргагүй байдалд орсноор ингээд 9 жилийн дараа уучдаг. Ингэснээр Мансуу маань зориг орсон уу яасан эцэст нь Сунчоолыг алахаар шийддэг бөгөөд дасартал нь уулгаж байгаад нүхэнд булангуудаа амруу нь хоолж ихсээр байгаад алчдаг. Санаа нь бол ганцаараа ууж байгаад бөөлцөндөө хагаж өгсөн юм шиг харагдуулахаар л төлөвлөсөн юм байна лээ. Мансуу маань өмнө нь уудаг байх үедээ яг ингэж өхөнгө алдаж байсан бөгөөд тэрнээсээ санаа авсан байдаг. За тэгээд яг эд ажиллаа хийж байтал гин технэр нь залгах бөгөөд манай хүнийг ийм амир юм хийгээд явж байгаа гэдгийг бүгдийг нь мэдчихсэн байдаг. Яаж мэдсэн юм бол гэсэн чинь Мансуу маань өмнө нь Шижүүгийн цогцсыг хүлэмжинтэй янзалж байхад нь том хүн нууцаар тамхилах үеэрээ анзаарчихсан юм байна лээ. Тэгээ яг хөрх юм нь аавыгаа ийм амир зүйл хийж байгааг нь харчихсан болохоор бүр нэг сонь царайлчихсан явж байгааг нь ээж нь анзаараад түүнээс асууж байгаад олж мэдсэн байдаг. Гэхдээ ээж нь хүүдээ чиний харсан чинь үнэн биш ээ. Тэр чинь цогцос биш. Аав чинь тэр үед зүгээр л гахаа нэдэлж байсан юм аа гэж итгүүлээд тайвшруулж чаддаг. Харин өөрөө бол нөгөө булсан газрыг нь ухаж үзээд үнэн гэдгийг нь олоод мэдчихсэн учраас нөхрийгөө илүү амар зүйл битгий хийгээсэ гэсэндээ залгаж байгаа нь энэ. Гэхдээ яг хөө би чамайг хүн алсан гэдгийг чинь мэдчихсэн одоо бол энтер гэж биш зүгээр л тойроо утгаар наад хийж байгаа зүйлээ одоо болцгоо хамтдаа өөр аргаар үзэн энтер гэсэн ч Мансуу маань эгэлснээ дуусгана гэж шийдчихсэн. Дээрэс нь энэ угаасаа сүүлийн ажил нь байсан учраас битгий санаа зовоорой гэж хэлээд тасалчихдаг. За ингэж их нартайгаа ярьсныхаа дараа бүх зүйлээ цэвэрлээд яг төлөвлөснийхөө дагуу ганцаараа ууж байгаа төгсөн юм шиг болгож орхиод гэрлэгөө явдаг. Удалгүй гэртээ ирэх үед эхнэр нь унтлаггүй хүлээж байх ба манай хоёр хальт тэмээрч тэврэлдээд өнгөрдөг. Мансуугийн хувьд эцэст нь бүх зүйлийн ард гарч чадсан болохоор эхнэрийнх нь тэврэлт юунаас илүү хэрэгтэй байсан байх л та. Гэхдээ энэ бүх үннийг эхнэр нь мэдсэн гэдгийг Мансуу маань хараахан мэдээг байгаа. Ер нь бол эхнэрийнхэн царайнаас харахад зааш тааж мэдэхгүй байх. Нөхрийнхөө аимшигтай зүйл хийсэн гэдгийг нь мэдчихсэн. Гэхдээ энэ бүхнийг гэр бүлийнхээ төлөө л хийсэн гэдгийг нь ойлгож байгаа болохоор яах ч аргагүй байдалд орсон хөөрхий эхнэр нь. Зангснэр эцэст нь бүх зүйлс Мансуугийн хүслээр болох бөгөөд эргээд ажилд орж чадсанаар алдах гэж байсан чухал зүйлсээ бүгдийг нь авч үлдээж чаддаг. Гэтэл удалгүй нөгөө мөрдөгчөд дахин Мансуутай уулзахаар ирэх бөгөөд алга болсон гэгдэж байсан Шижүү болон Боммон хоёрын хэргийн учир нь олдсон гэдгийг хэлэхээр ирсэн байдаг. За юу болсон гэхлээр тэр хоёр өмнө нь нэгээ таньдаг байгаа зогсохгүй бүр хоорондоо ажил мэргэжлийн хувьд зөрчилдөөнтэй байсан юм байна лээ. Тиймээс Боммон уурандаа Шижүү хөнөөгөө зүгтаасан байна гэсэн дүгнэлт гарсан гэдгийг хэлдэг. Энэ талаар хамгийн гол мэдүүлгийг Боммогийн эхнэр нь өгсөн бөгөөд үнэхээр л байж болохоор өнөшилтэй байсан учраас цагдаа нар нь итгэжчихсэн байдаг. Боммогийн эхнэрийн хувьд өөрөө нөхрөө өнөөчихсөн учраас шаал өөр түүх зохиож ярих шаардлагатай болсон бөгөөд түүний жүжиглэх авьяас нь мэрэгжлийн төвшөнд хангалтгүй байсан ч цагдаа нарыг бол аргалж дөнгөөр л байсан юм байна лээ. Ингэснээр эцэст нь Мансуу маань цагдаа нарт зэжиглэгдэх үнэлэг болсон бөгөөд ажилдаа чиргээд орж чадсан. Дээрээс нь түүний эхнэр нь ч гэсэн нөхрийнхөө талд орж түүний нууцыг үүрт хадгалахаар шийдсэн байгаа нь харагддаг. Тиймээс энэ төгсгөл бол Мансуугийн хувьд ялалтаар дуусаж буй аз жаргалтай төгсгөл. Нийгэм өөрчлөгдөж гинтийн цамхтглоор халагдсан учраас ажилдаа эргэж орохын тулд энэ гурван хүнийг алхахаас өөр ямар цонголт надад байгаагүй. Бүх насаараа хийж ирсэн хамгийн сайн чаддаг зүйлээсээ өөр зүйлээгээд амьдрч болох байсан гэж үү? Үгүй ээ. Яасан ч тийм зүйл ээж болохгүй. Би заавал цаасны үлдвэртэй л ажиллах ёстой. Их нэртэй араараа тавиулахтайгаа зэрэгцэн ажилд орох сүүлчийн найдвараа алдаж буцаад архиндаа живсэн Боммог надад таалахаас өөр сонголт байгаагүй.
Гинт архиухаа болоод эргээд амьдрах итгэлтэй болчихвол яана. Надтай бараг л өрсөлдөж чадхааргүй байсан. Дээрээс нь баг зэрэг өөр салбарыг байсан ч гэсэн шийжүүг алхаас өөр сонголт надад байгаагүй. Юмыг аж мэдхүү гинт манай салбарыг сонирхож эхлээд надаас илүү ажил олгогч нарт таалагдчих юм билүү. Харин Сунчаалын хувьд намайг хамтрагчаараа ажилд оруулах талаар удирдлагуудад хэлий гэсэн л дээ. Гэхдээ л би түнд итгээгүй. Тиймээс надад түүнийг алгаас өөр сонголт үнэхээр байгаагүй. Эцэст нь эргээд харахад би үнэхээр л аргагүй эрхэнд энэ бүх зүйлийг ээжтэй. За тэгэд нэг иймэрхүү кино байлаа. Тэгээ манайхан бичлэгэнд таалагдсан бол дараагийн удаа дараараа дараах эвлэгээр олцлаа. Түр баяртай.